Таны амар амгалан айлтгын шилэн мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Харвардын их сургуулийн 10 жил зарцуулсан нэгэн судалгаагаар орчин үед ажилчид цагт 7 удаа, өдөрт 2.1 цаг сатардаг болохыг тогтоосон байна. Өдөрт 60 мянган бодол таны толгойд урсаж байдаг бөгөөд дотоод сөрөг хандлага, гадаад хүчин зүйлсийн адил таныг стресстүүлэх магадaltaй байдаг гин яаж засах вэ гэж өөртөө хатуу шүүмжлэлтэй хандахын оронд өөртөө урам зориг өгч байгаараа бодлоо хөгжүүлэх нь таныг амжилтанд хүрэх эцэстээ бусдад урам зориг өгөх сэдлийг төрүүлэхэд тусална. Ингээд мэдээллийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хатан бол танд хүргэх болно. Сэтгүүлч Цэндтэй баярлалаа. Эхний мэдээгээ хүргэе. Америк нэгдсэн улсын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчлалын түншлэлийн хөтөлбөрийн дарга төлөөлөгчдийн танхимын гишүүн Питер Роскам тэргүүтээ Конгрессийн гишүүдтэй улсын хурлын төрийн байгуулалтын болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны зарим гишүүд уулзаж санал солилцлоо. Уулзалтанд төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Бакэ, улсын хурлын гишүүн Болд Дэмбэрэл Оюнбаатар нар оролцсон юм а. Америк нэгдсэн улсын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчлалын түншлэлийн хөтөлбөрийн дарга төлөөлөгчдийн танхимын гишүүн Питер Роскам улсын хурлын гишүүдийг цаг зав гарган хүлээн авч санал бодлоо хуваалцаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд ардчлалыг тогтооход хоёр парламентын үр дүнтэй хамтын ажиллагаа хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэсэн юм а. Улсын хурлын гишүүн Болд энэ удаагийн улсын хурал эрх зүйн шинжилгээг хийж чадсан нь чухал алхам болсон гэж үзэж байгаа хэлээд 1992 онд шинэ үндсэн хуулиа баталсантай дүүцгэц эрх зүйн шинжилгээг хийж хүний эрхийг баталгаажуулсныг онцоллоо. Улсын хурлын гишүүн Оюнбаатар Монгол Ардын хувьсгалт нам Монголын үндэсний ардчилсан намын шударгаас эвсэл 2012 оны ээлж сонгуулиар сонгогчдын 25% саналыг авч ардчилсан намтай засгийн газрыг хамтран байгуулж ажилласан гэд улсын хурлын гишүүд хэдийгээр өөр намд харьяалагддаг ч гэсэн улс орны бодлогын гол асуудлууд дээр санал нэгдэн ажиллаж ирснээ тэмдэглэсэн юм а. Тэрбээр мөн нийгэм хэд туйлширснаас батлагдсан хууль тогтоомж хэрэгжихгүй байх, хүний эрх зөрчигдөх байдал байгааг үүсэх аргагүй гэдгийг хэлсэн юм. Уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын Конгрессийн гишүүд ард түмнийг сэтгэл хангалуун байлгахын төлөө парламент түүний байнгын хорооны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа, улсын хурлын хянал шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд албан тушаалтнаас мэдээлэл тайлбар авах эрх зүйн орчин бүрдсэн хэсэг талаар гишүүдтэй санал солилцлоо. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан талаар болон шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн шинжлэгдэн томилогдож байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Улсын хэмжээнд нийт 693 шүүгчийн орон тоо хэвээр байгаа бөгөөд орон нутагт 7, нийслэлт 8 давзаалдах шатны шүүх байгуулагдана. Тодруулбал Орхон, Дархангуул аймгаас бусад аймаг хүрт эрүүгийн болон иргэний хэргийн танхим бүхий давзаалдах шатны шүүх байгуулагдана. Харин хүн амын нэгтаршил хэрэг маргааны гаралтын түвшин өндөр байх. 2 аймагт одоо байгаа эрүүгийн болон иргэний хэргийн төрөлцсөн давзаалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулах юм байна. Нэг шүүхэд ерөнхий, иргэн, эрүүгийн гэсэн 3 шүүгч ажиллах бөгөөд орон нутагт томилтоор ажиллуулах нь шинээр шүүгч нэмж авахгүйгээр шин шүүхийн орон тоог нөхөх боломжтой гэдгийг хэллээ. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орсон нь бол 6 сарын 1. Энэ бол тусдаа хуулийн зохицуулт. Ингээд энэний дагуу бол аймагуд дээрх шүүхүүд бол давзалгасны шүүхүүд шинээр байгуулагдаад ингээд тэрийгэ дагаад ингээд шүүгчин томилгоо за зарим шүүгчийг одоо байгаас нь чөлөөлөд томлох. За зарим шүүхийг одоо шинээр байгуулсантай холбогдуулаад шүүгийн захиргаа махрагаад бүтэц зохион байгуулалт нэлээд томоохон өөрчлөлт орно гэсэн үг. Дүүргүүдийн хувьд 7 дүүрэг тус бүрт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байна. Харин Бахангаа дүүргийн хүн амын тоог хэрэг маргааны гаралт бага байгаа нөхцөл байдлыг харгалзан Бахангаа Налах дүүргийн дунд иргэний эрүүгийн тус бүр нэг шүүх байхаар тусгасан байна. Одоо байгаа давзаалдах шатны 19 шүүх 26, дүүргийн 8 шүүх 16, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдсан. Анхан болон давзаалдах шатны 99 шүүх 115 болон нэмэгдэж байгаа юм байна. За түүнээс гадна шүүгийн захиргааны тухай хууль заасны дагуу шүүхийн ерөнхий зөвлөл 3 жилд нэг удаа ингэж гишүүдийг одоо дахин өөрчлөх боломжтой. Энэний дагуу анхан шатны шүүхээс профессор Лүндэнд орж давзаалгах шатны шүүхээс Эрдэнэ Чулуун, за тэгээд Усын дээд шүүхээс Зандраа шүүгч, за хууль зүйн сайдаас Орхон аймгийн ерөнхий шүүгч байсан ерөнхий шүүгч Батсайхан гэсэн ийм 4 хүнийг санал болгоод ерөнхийлөгч томилсон байгаа. Ерөнхийлөгчийн зайрлаг энэ 5 сарын 25-нд гарсан. За түүнээс гадна ерөнхий зөвлөлийн дараагаар профессор Лүндэнд орж үлрэн томилох ийм шийдвэр гарсан.
Шүүгчдийн тоог нэмэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давзаалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давзаалдах шатны шүүхийн шүүгчдийн 55.8%-ийг нүүлгэн шилжүүлнэ. Улсын хурлын нэгдсэн чуулганаар шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг шүүгчийн орон тоог шинжилэн батлах тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслүүдийг баталсан. Үүнтэй холбогдуулан шүүхийн ерөнхий зөвлөлөөс бэлтгэл ажлыг хийж байгаа юм байна. Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийт 2.5 тэрбум төгрөг шаарддаг хэдий ч баталж өгөөгүй тул одоо байгаа төсвөөр зохион байгуулалт хийхээр болсон байна. Одоо үзэгч та бүхэндээ улс их оронд болсон зарим үйл явдлын мэдээг товчоор хүргэе. Энэ онд улсын хэмжээгээр 322.96 мянган гаад үр тариа, үүнээс 301.5 мянган гаад улаан буутай, 21.46 мянган гаад үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган гаад төмөс, 7.1 мянган гаад хүнсний ногоо, 16.3 мянган гаад тижээлийн, 25.3 мянган гаад тосны ургамал, нийтдээ 385.2 мянган гаад тариалалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажил хангагдаж 5 дугаар сарын 10-наас тариалалт жигдэрсэн бөгөөд энэ сарын 27-ны байдлаар 249 мянган гаад улаан буудаа, 10.9 мянган гаад үр тарианы төрлийн бусад таримал, 8.1 мянган гаад төмөс, 2.9 мянган гаад хүнсний ногоо, 1.9 мянган гаад малын тижээл, 11 мянган гаад тосны ургамал, нийтдээ 283.8 мянган гаад тариалалт хийж 73.7%-ийн явцтай байна. Хоньны ястай мах 1 кг нь дунджаар 6745 төгрөг, үхрийн ястай мах 1 кг нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үн өмнөх 7 хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үн 0.3% буюу 25 төгрөгөөр өсжээ. Ажиглалтаар хүнсний мах хар хорин хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин 5 эрдэнэ хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хоньны ястай махны үн өмнөх 7 хоногтой харьцуулахад 4.6% буюу 325 төгрөг, хоньны цул мах 1.3% буюу 100 төгрөгөөр тус буурсан байна. Ажиглалтаар хоньны мах хар хорин хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин меркури 5 эрдэнэ хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна. Улаан бурхны дэгдэлт их байгаагаас болж 18-аас 30 насны залуучуудын дунд улаан бурхны эсрэг вакцинжуулалт хийж байгаа билээ. Вакцинжуулалтын хугацаа 6 дугаар сарын 1 хүртэл сунгасан 18-аас 30 насны залуус вакцинжуулалтад идэвхтэй оролцохгүй байгаа тул эмч мэрэгжилтнүүд гэр хорооллын гудамжуулан албан байгууллагаар авч улаан бурхны эсрэг вакцинжуулалтыг хийж байгаа юм. Тиймээс эх сарын 1-ээс өмнө вакцинжуулалтад идэвхтэй оролцохыг эрүүл мэнд спортын яамнаас зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 23 сая их малын 75.1% буюу 17.9 сая мал төлөвлөж 17.5 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 500 мянгаар нэмэгдсэн тоо юм а. Үүнээс 52.7 мянган ботго, 388.1 мянган унаг, 714.3 мянган тугал, 8.9 сая хураг, 7.5 сая ишиг божиж төлөв ажилт 98.2 хувьтай байна. Нийт малын хорогдол 1.1 сая болж оны ихний нийт малын 2%-ийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Сүхбаатар, Завхан, Архангай, Баян-Хонгор аймагуд байгаа бөгөөд улсын дунджаас дээгүүр буюу оны ихний нийт малын 2.5-аас 6.6% нь хорогдоод байна. Ажилд орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг олон нийтэд танилцуулах, хөтөлбөрийн зах зээлийн мэдээллийг хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор ажилд орлоготой Монгол хүн хөтөлбөрийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хөдөлмөрийн хэлэлцүүд, хувийн хөдөлмөрийн биржүүд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгын дагуу ажил хайгч иргэд ажилгүй иргэдийг бүртгэх ажилд зуучлах үйл ажиллагааг явууллаа. Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн төв бирж ихтэйд сургууль төгссөн оюутан залуучуудад хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үзүүллээ. Мөн гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах талаар иргэд аж ахуйн нэгж байгууллагад мэдээлэл зөвлөгөө өглөө. Ажилд орлоготой Монгол хүн хөдөлмөрийн яармаг бол 3 зорилготой байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол бид нэр
Энд томоохон ажил олгогч байгууллагууд, хөдөлмөрийн хувийн бирж, за хөдөлмөрлөлтийн байгууллагууд бол 500 гаруй одоо сул оронтойтой ажлын байрны захиалгад оролцож байгаа. Тэгэхээр яг одоо энэ цаг мөчид бол ихтэй сургууль, политехник коллеж, одоо месүүдийн хүүхдүүд бол сургуулиуд төгсөж байна. Одоо шууд одоо юу гэдэг хөдөлмөрийн талбарт гарах тийм ээ. Хөдөлмөрийн харилцаанд ороход одоо бэлэн болж байгаа. Тийм учраас төгсөлтийнхаа дараа ажлын байраар хангагдах боломжийг нээгээд бид нар энэ 500-аад ажлын байрны захиалгатай бол ажил олгогч байгууллага, хөдөлмөрлөлийн байгууллагууд бол оролцуулж байгаа. За энэ ажлын байрны захиалга нь ямар одоо салбарт их вэ гэхээр мэдээж үйлдвэрлэл үйлчлэгний салбарт бол их байна. За барилгын салбарт байна. За шатхуун түгээх гэдэг маань үйлчлэгийн салбарт орно тийм ээ. Тэгээд одоо жижиг үйлдвэрлэлд бол ажлын байрны захиалгууд бол байгаа. Тэгэхээр бол одоо хүссэн хүмүүс маань энэ ажлын байрны захиалгыг хараад өөрийнхөө одоо хүссэн сонирхолд нийцсэн ажлын байран дээр шууд зуршлагдж орох боломжтой байгаа. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч АСЕМ-ийн дээд түвшний уулзалтанд зориулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын зүйлс бараа бүтээгдэхүүнийг сонгох үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. 2004 оноос хойш эсхийн урлаар юм хийж явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт ядуу өрхүүдийг хариуцсан сургагч өгш байсан эсхийн урлаар тий. Тэгээд одоо манай шавнар бол нэлээ хэдэн хүмүүс эсхийн урлаар хоол ундаа олоод явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээд би одоо хүртэл энийг хүмүүс сургаад гэр орондоо 5 охинтой 5 охин маань тавлаа хийдэг. Тэгэд их энэ маань энэгээр орлого маш их олдог. Энэ АСЕМ-д зориулж бас үзэсгэлэн худлаа гаргасан энд оролцоо байж байна. Эсхийгээр штэ таавчиг, малгай, оролт, бээлийн, сувнарууд, цүнх, ширмэл, ширдэг бүхэл төрлийн юм хийдэг. Болтоо юупг, цамц, бээлийн оролт бүгдийг л хийдэнтэй. Ажил болон хөгжлийн бэрхшээлтэй Ахмад Настан 20 ангиас суллагдсан зэрэг ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлсэн зорилттой хөтөлбөр төслүүдэд давхардсан тоогоор 264.6 мянган хүнийг хамруулан 24 мянган ажлын байрыг шинээр бий болгож тэдгээрийн тогтвортой хадгалагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт 13 мянган иргэнийг хамруулж ажлын байртай болгосны зэрэгцээ Монгол цэрэг бүтээн байгуулалтанд хөтөлбөр шин төмөр зам төслийн хүрээнд 1200 гаруй цэргийн албан хаагчдад уул уурхай барилгын эрэлттэй мэргэжлийг богино хугацаанд эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эрүүл аюулгүй орчин сэдвт эрүүл ах хуйч тархвар судлаач улсын 3 дугаар зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөн нь Монгол улсад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэсний 60 жил эрүүл ахуйн тухай хууль улсын хурлаар батлагдсан онтой давхцсан байгаагаараа ач холбогдолтой болж байна. Анхны зөвлөгөөнөөс хойш буюу 2014-өөс 2016 онд эрүүл ахуй тархвар судлалын бодлого эрх зүйн орчин боловсронгуй болгох, орчны эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэлээд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал энэ онд Монгол Улсын их хурлаар эрүүл ахуйн тухай хууль, Монгол Улсын засгийн газрын энэ оны 4-р тогтоолоор хотчил ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлагдсан гарсан. Гэвч өнөөдрийн байдлаар хүрээлэн буй орчны эрүүл мэндийн асуудал, нийгмийн тулгамдсан асуудал хിവэр байна. Өнөөдөр эрүүл ахуйч тархвар судлаачдын үндэсний 3 дугаар зөвлөгөөн болж байна. Өмнө нь одоо 2 удаа зохион байгуулсан. Энэ жилийн гол зөвлөгөөний онцлог бол эрүүл ахуй хууль шинжилэн батлагдсантай холбогдуулаад зэрэгцэж болж байгаагаар нэлээд онцлог байгаа. За энэ хуультай холбогдуулаад бол маш олон дүрм журм гарна. За гол бол мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 12 дүрм, 3 журм гарахаар бол энэ хуулинд тусгацсан байгаа. За эрүүл ахуйн тухай хуулийн маань гол онцлог гэвэл бас яг иргэд рүү чиглэлсэнтэй эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр гарсан бас томоохон хууль болсон гэж үзэж байгаа. За ер нь эрүүл ахуй гэдэг маань өөрөө юу вэ гэвэл хүний ажиллаж амьдарч байгаа орчинтэй эрүүл аюулгүй байх гол үндэс болдог. Хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлүүдийг судлаад тэрнийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг ийм шинжилгээ ухаан байгаа эрүүл ахуй гэдэг юм. Тэгэхээр эрүүл ахуйн тухай хууль батлагдсанаараа хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, за орчны бохирдол нөлөөллөөс түүнийг хамгаалах, сэргийлэх чиглэлээр гол арга хэмжээнд авах ийм хууль болж байгаа.
Үйлдвэрийн болон ахуй хог аягдал эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн бие засах газар бохирын цооногийн тоо нэмэгдсээр хөрснөө өөрөө цэвэрших чадварыг алдагдуулж суурин газрын хөрсний бохирдлын түвшин нэмэгдэж хүн амын дунд гидсний халдвар өвчин гарахад нөлөөлж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын 90% нь эмнэлгийн тусгай хог аягдлыг шатааж устгадаг хэдий ч шатаах зуухан эрүүл ахуйн шаардлага хангахгүй агаар шүүх төхөөрөмжгүй байгаа нь орчныг бохирдуулах их усүр болсоор байна. Тэгэхээр энэ эрүүл ахуй тархал судлаачдын үндэсний 3 дугаар зөвлөгөөний одоо 2 өдөр үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ зөвлөгөөний 2 дахь өдрийг бол энэ хууль дагаж байгаа дүрм журмаа энэ зөвлөгөөнд оролцож байгаа 360 гаруй хүнээрээ хилэлцүүлэх, тэдний саналыг авах, яг амьдрал практик дээр дүрм журмаа нь болж гэнэ үү, болохгүй байна уу? Одоо шинээр гарах гэж байгаа заалтууд маань хэр одоо эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахад одоо зохицуулж их гэдэг талаар энэ 360 гаруй оролцогчдоос санал авж байгаа. Тэгээд одоо биднээс энэ зөвлөгөөний дараа хууль гарч байгаа, дагаж гарч байгаа дүрм журмынхаа 15 дүрм журмыг одоо баталгаар ийм. Тэгэхээр энэ эрүүл ахуйн тухай хууль дотор бол хоригдсан зүйл гэж тусдаа нэг зүйл оруулж гисэн байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол 9 одоо заалтыг бол хоригдсан байгаа. Тэр хоригдсан заалтын зөвхөн нэг хэсэг нь л одоо тэр нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд одоо бие засах, нус царай хаях, ил задгаа хог одоо хаягдлыг шатаах энэ асуудлууд тохиолчлогдсон байгаа. Тэгэхээр хориглох заалт тус бүр маань бол өөрөөр хуулийн санкц буюу хариуцлага арга хэмжээтэй байгаа. Жишээ саяны миний ил задгаа бие засах хогийг хаях юм бол гэдэг цагдаагийн байгууллага ажилтан нэг 20,000 төгрөгөөр торгохоор энэ хуулийн заалт нэмж ирсэн байгаа. Сүүлийн жилүүдэд хотчлолт, уулуурхаан үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийн үйл ажиллагаатай уялдан хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлс эрс нэмэгдэж байна. Иймээс хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг бууруулах, арилгах, түүнээс урьсан сэргийлэх замаар иргэд эрүүл аюулгүй орчин таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл ахуйн тухай хууль батлагдаж энэ оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн сорон даяар мөрдөж эхлэв байна. Хуулийн хэрэгжилтийг бүх түвшинд хангаж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах томоохон хариуцлагатай үүргийг эрүүл ахуйч тархар судлаачид хариуцсан юм а. Нийгэм өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Нийгмийн дагаад олон зүйлд өөрчлөлт орж хөл толгой нь мэддэхгүй байх үеч бас бий. Улс орны цаашлаад дэлхийн ертөнцийн гол тулгуур хүч нь гэр бүл байдаг. Гэтэл нийгэм хувьсгын хэрэг гэр бүлийн үн цэнтэч хувьсэл ирсэн бололтой. Сүүлийн үед залуус гэр бүл болохоос айдаг болсон гэхээр орон төсгүй бололтой. Учир нь залуус гэрлэх гэж их яардаггүй. 41.2% нь гэрсний дараа бие даан амьдрах сонирхолтой болсон. Түншлэн дундаас дээш боловсралтай хүмүүсийн дунд хамтран амьдрах ойлголт төвөөмөл байгаа нь судалгаанаас харагдаж байна. Монголын уламжлалт гэр бүлийн харилцаа эрэм хосолсон харилцаанд тогтож ирсэн. Хойштоонч хос гэр бүлийг илүүд үзэх ёстой. Гэтэл гэр бүл болох сонирхолгүй хамтран амьдрагчийг илүүд үздэг болсон нь юутай холбоотой вэ? Хинч гарсан нийгэм нь өөрөө хариулахаар байна. Амьдралын байдал, ядуурл, ажилгүйдлээс шалтгаалan сэтгэл зүйн байдлаас үүдсэн хямралтай холбоотой. Гэр бүлийн хүрээнд гарч байгаа шинэ хандлагыг зохицуулах эрх зүйн актууд өгүүлэгцээр байгаа нь тодорхой юм а. Ганц их нэртэй байж газар майжих шахаад байхад хоёр их нэртэй хууль болчих бол хормойгоонч нөхөх зүйл олтгоон байх байлгүй дээ. Хэлэхгүй өнгөрч чадсангүй. Учир нь гэр бүлийн асуудлыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байхад гэр бүл бусны л хууль санаачлах юул болдоо. Түншлэн судалгаанаас үзэхэд хот хөдөөгүй хүн амын тухай гэр бүлийн эрхэмлэх зүйлсийн үнэлэмж өөрчлөгдөж өөр болсон байна. Тухайлбал хөдөө орон нутагт уламжлаан дагаж гэр бүлийн үн цэнээ илүү хадгалдаг. Гэтэл нийслэлийн нэртэй хөдөөчүүд нь уламжлалаа мартан олон төрлийн хэлбэрээс сонгон хялбар амьдралыг сонгох болжээ. Аливаа зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг уламжлалтай. Гэхдээ уламжлалаа гэсэн шинжилэл гэж хизээж байдаггүй. Гэр бүлийн үн цэн ч үүнтэй адилхан. Амьдралын утга учир, амьд явахын илэрлэл нь гэр бүл үр хүүхэд гэдэгтээ хинч маргахгүй бизээ. Сүүлийн үед зарим барилгыг анхны зураг төслөөр нь барихгүй өөрчлөх явдал их боллоо. Ялангуяа нийтийн эзэмшлийн талбайн тогтчлолт сургууль цэцэрлэг эмнэлгийн барилгыг хасч дан орон сууц барьж байна. Үүний нэг жишээ нь 10 жилийн өмнө баригдаж эхэлсэн Богдаар хороолол юм.
Бид энэ сурвалжлагаа богд арах хорооллын оршин суугчдын гомдол саналд тулгуурлан бэлтгэлээ. Богд арах хорооллын иргэд анх байраа захиалахад орчны тогтчлт ногоон байгууламж сайтай ойрхон цэцэрлэг сургууль баригдана гэсэн зураг төслийг харж итгэл дүүрэн захиалжээ. Гэвч зураг төслөөрөө баригдсангүй сургууль цэцэрлэгийн барилгатай цогц хороолол үгүй болов 8 жил хүлээлээ мөн л хിവэрэ байна гэлээ. Сургууль цэцэрлэгийн асуудал тагчиг оршин суугчид бухимдсаар бичиг цас үлдэж санал бодлоо илэрхийлж зарга зайлхаа хийсэн байна. Год анхны богдор энэ хорооллог анх байгуулагдах нь хамгийн анхны суугчдын нэг юм байна. Тэгээ бүрэн тогтчлттай гэлдэг хичнээн сайхан зураг төсөл төлөвлөгөө үзүүлээд ёстой. Өн хотын төвдөө ойрхон гал ёстой ийм сайхан газартай тогтчлттай орчинтай газар гал ингээл хамгийн эдэн чинь энэ баг нэг хорооллуудын анхных нь учраас айгүй үнэтэй. Одоо жирийн иргэд бидний хувьд бол айгүй үнэтэй байр энэ төр байсан шүү дээ. Гэхдээ тэгээд одоо энд амьдраад одоо ингээд 8 жил ингээд болоход одоо энэ орчныг хардаад өнөр минь одоо ингээд ерөөсөн. Энэ манай энэ хашаа барьсан энд анх сургууль цэцэрлэг барина гэж зориг нь гарсан гэсэн. Тэгээд одоо болохоор байр орон сууц барих гэдэг гэсэн. Тий. Энэ бол одоо 2008 оноос хойш ингээд хашаастай байгаа. Тэгээ энэ чинь бол явган хүний зам байхгүй, хүүхдүүдийн тоглох тийм саад тийм тоглоом өнтер бол байхгүй. Өнтер ширээ цаг өнгөрүүлэх тийм тоглоом өнтер бол байхгүй. Анхны төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц 640 хүүхдийн бага сургууль 250 хүүхдийн цэцэрлэгтэй ногоон байгууламж сайтай Баянгол дүүргийн жишг хороол болно гэсэн байна. Гэвч энэ асуудлуудаа орхигдуулж сургууль цэцэрлэг барих байсан газарт 2 байр барихаар төлөвлөсөн байна. Баянгол дүүргийн ийм гоё жишг хороол болгоно гэхэд нь бид нар байраа захиалга өгж одоо байраа хөдөлж авсан. Өнөөдөр 16 жил боллоо. Энэ асуудал ерөнхийдөө орхигдлоо. Энэ юунаас болоод байгаа юм бэ гэвэл төрийн эрхийг байгуулгын эрх бүхий албан тушаалтангуудын одоо буруу үйлдэлээс болж байгаа маа. За уг хороолол анх 2000 онд 1088 айлын орон сууц 640 хүүхдийн сургууль 250 хүүхдийн цэцэрлэг өрхийн имлэг цагдаагийн хэсгийн байр ногоон байгууллагын тогтчлт бүхий Баянгол дүүргийн жишг хороол бий болно гэж одоо хороол баригдсан. 2000-аас 2008 оны хооронд энэ асуудлууд ерөнхийдөө орхигдсон. Зөвхөн орон сууц барих, зөвхөн барилгаа барих, бизнесийн үйл ажиллагаар оролцсон. Иргэдийн эрх ашиг бодсон асуудлыг үнэхээр орхигдуулсан. За 2008 онд бид нэр сургууль цэцэрлэгээ бариулъя, ногоон байгууламжаа бариулъя гэдэг орсон суугчид бүгд одоо тэмцээд тухайн сургууль цэцэрлэгийн зураг төслийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар одоо дахин батлуулсан. Тэр батлуулсан зураг төсөлд бол 160 хүүхдийн цэцэрлэг, 930 хүүхдийн сургууль, тогтчлт бүхий сургуулийн төв хамт тогтчлт бүхий ийм цогцлбор барилгын зураг төслийг батлуулсан. Бид тэрэнд баяртай байсан. Гэвч биднийг тэрүүгээр хуураад өнгөрсөн. Эдийн засгийн хямрал нэрээр ажилгүйдлийн тоо ихсэх болсон. Түүнчлэн ажил хийж байгаа хүмүүсийн авч байгаа цалин буурсан гэсэн үзүүлэлт байна. Харин өнөөдрийн байдлаар цалингийн төвшин ямар байгаа талаар хөдөлмөрийн судалгаа сургалтын газрын мэргэжилтэн Жаргал сайхантай сэтгүүлч цэнд ярилцлаа. Ер нь өнөөдрийн байдлаар цалин ер нь ямар төвшөнд байна? Эдийн засаг хямарсан гэж үзээд цалингийн хэмжээ одоо буурсан тохиолдлууд байгаа гэсэн одоо тийм хүмүүсийн яриа байгаа тий. Ер нь яг өнөөдрийн байдлаар цалин дундаж болоод бага дээд гэсэн төвшнүүдэд ер нь ямар байна вэ? Төлөвийн судалгааны газраас л одоо 2015 онд нийт улсын хэмжээнд цалингийн бүтцийн судалгаа хийгдсэн байна. Цалингийн бүтцийн судалгааны үр дүнгээр бол нийт цалин маань 705,200 төгрөгөөр улсын дунд гарсан. Үндсэн цалин Монгол 608,100 төгрөгөөр гарсан байна. Түүнээс цалин маань өөрөө цалинд эзэлж байгаа нийт цалинд эзэлж байгаа үндсэн цалин хэдий бүтц орж байгаа зүйлүүд маань хэрэг өвдөд байгаа байдаг хэлцэлсэн тийм салгын зорилт нээсэн судалгаа байна. Ерөнхийдөө ингээд судалгаас аваад үзэхэд цалингийн одоо хамгийн бага хэмжээ буюу хамгийн дээдлийн хэмжээ хэдээр тогтоогдож байна. Тэгээ авж байгаа яг мэрэгжил нь ямар байдлаас шалтгаалаад их бага вэ? Яг цалингийн судалгаа маань өөрөө эдийн засгийн үйл ажиллагаанд явж байгаа
үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс авсан судалгаа байгаа. Тэгэхээр яг мэрэгчлэр гэсэн нарийн бол гарахгүй. Зүгээр улсын хэмжээнд эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаар нь ялгаж гардаг. Үүнээс бол уул уурхайн салбар одоо ажиллагчдын цалин бол хамгийн өндөр буюу сайн 100,000-аас дээш цалин авч байхад хамгийн бага цалин бол одоо хөдөө аж ахуйн салбарын ажиллагч 490,000 төгрөгийн цалин авдаг байна. Цалингийн дүнг гарсан. Ерөнхийдөө цалингийн дүнгийг харж байхад эдийн засгийн хямрал ч юм уу байгууллагуудын одоо хүний нөөцийн асуудлын талаар ер нь хэр харагдаж байсан бэ? Ер нь цалинг харахад бол аж ахуйн нэгжийнхаа өөрийнх нь бүтэц аж ахуйн нэгж байгаа үйл ажиллагааны хүрээний суллаад цалин бол өндөр байдаг л да. Үднгээс харах юм бол аж ахуйн нэгжийн ажиллагчдын тоо ихсэх тусам цалингийн тогтвортой байдал буюу цалин өсөх тал нь бол арай илүү. Аж ахуйн нэгж багасах буюу нэгээс 9 ажилттай аж ахуйн нэгжийн хувьд бол цалин бол улсын нуужаас бага байх тохиолдол их өндөр байна. Ер нь бол одоо нөгөө дунджаас дээш гэдэг юм уу те. Ер нь яг ингээд та орлогоор нь авч ингэлж үзнэ. Яг ер нь бол тэдээс тэдийн хооронд л яг цалингийн хэмжээ бол тогтоогдож байгаа юм байна гэсэн тийм ер нь судалгаа байна. Цалингийн яг үндсэн яг түрүүсэн цалингийн нийт дундч маань ер нь бол ерөнхийдөө 705,000 дээш байт юм байна. Үндсэн цалин бол ерөөсөө 608,104 байт юм байна гэсэн юм байна. Зүгээр авж байгаа ажиллагчдын тоо харах юм бол 25-аас 35 насны ажиллагчдын цалин бол улсын хэмжээс дээгүүр цалин авч байгаа тийм болцоо байдаг харагдаж байна. Ерөнхийдөө ингээд хүмүүсийн ярьдгаар нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэдэг юм хувьд ажлынхаа онцлогоос шалтгаалаад цалин өөр байх тохиолдол байдаг. Тухайн байгууллага аж ахуйн нэгжийн ажиллагчдын ажлын байранд ирэх үйл ажиллагааны шалтгаалаад цалин бол өөр үүдэг. Гэхдээ 2015 онд хийсэн судалгаагаар эрэгтэй эмэгтэй цалин зөрүү бол одоо багассан дүн гарсан. Энэ нь бол 2011 онд бидний хийсэн судалгаан дээр эрэгтэй буюу эмэгтэй ажиллагчдын цалин ажлын байранд дээр жоохон зөрүүтэй байсан. Энэтэй бол энэ жил 2015 оны судалгаагаар наашаа зөрүү бол багассан тийм үр дүн гарсан байна. Ерөнхийдөө энэ одоо үр дүнг та ер нь юу гэж харж байна? Багассан үр дүн. Энэ аж ахуйн нэгжид аж ахуйн нэгж болон нөгөө ажиллагчдын ажлын байрны зөрүү ялгаа арилж байгаа гэсэн утгыг л харж байна л да. Эндээс бол түүнээс гаднаас яг эдийн засгаас нөлөөлөж ч юм уу тийм болсон гэх юм бол гарагдахгүй байгаа гэж бодож байна. Ер нь цалинд нөлөөлж байгаа хамгийн гол зүйл нь юу вэ? Үйл ажиллагааны үйл ажиллагаанаас аж ахуйн нэгж өөрөх нь үйл ажиллагаанаас шалтгаалж байна л да. Цалин гэр нь бол дунджаар нэг өссөн буюу өөрчлөгдсөн байдлаар харах юм бол нэг 23% хувиар өссөн өөрчлөгдсөн байгаа. Одоо та бүхэндээ спортын мэдээг хүргэе.